25 жилийн өмнөх 7 дугаар сарын 22-ны өдөр Ардын их хурлын депутатуудыг сонгох сонгуулийн эхний үе шат явагдсан байдаг. Харин тухайн өдрөөс 7 хоногийн дараа 7 дугаар сарын 29-нд Ардын их хурлын сонгуулийн 2 дугаар үе шат явагдсанаар нийт 459 депутатыг монголчууд амжилттай сонгосон түүхтэй. Яг тэр цаг мөчөөс эхлэн Монгол улс төрөө өөрсдөө сонгодог болсон цаг үе ирсэн юм а. Үүнээс гадна өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын ардчилсан үйл явцад хүндрэлтэй бэрхшээлтэй солилцол олон тохиолдож байна. Цаашаа хүндрэл солилцол тохиолдох нь гарцаагүй юм а. Гэхдээ хэцүү шийдлийн өмнө Монголын ард түмэн, Монголын улс төрийн хүчнүүд энэ ардчлалын хамтран зөвлөгчд энэ хүмүүс нэгдэж чаддаг юм а гэдгийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулсан. Энэ үедээ хэцүү хүн шийдлийн хамтран хэлэлцэж монголчууд цаашаа шийдэл явуулж чадна гэдэг хэлтэй байна гэдгийг яг Монголын төр улсын бүрэн бүтэн байдал улс төрийн тусдаа тогтнолын баталгаа бий болсон оршиж байгаа юм а. Ийм ч учраас анхны ардчилсан сонгуульд явагдсны 25 жилийн хоногийн баярын утга учир агуулгыг онцгойлон тэмдэглэх үүднээс Монгол улсын засгийн газар энэ ам болсон дээр жил бүрийн 7 дугаар сарын 29-ний өдрийг Монгол улсын бүрэн эрх ардчилсан сонгуулийн өдөр болон тэмдэглэлт өдрүүдэд оруулах шийдвэр гаргасныг та бүхэн сонирхолтой таатай байна. 25 жилийн түүхэнд алдаанаас оноо нэх байсан гэдгийг ардчлалын төлөө зүтгэж явсан зүтгэлтнүүд хэлж байна. Хүн төрөлхтний түүхэнд дарангууллаас хүчирхийлэлгүйгээр ардчилсан нэгэмд шилжсэн тохиолдол тун ховор байдаг. Тиймээс тэр үеийн Европын холбоо Америк нэгдсэн улсын конгрессийн тогтоолууд дээр дэлхийд сайхан үлгэр жишээ болсон тайван замын хувьсгал гэж монголчуудыг бичсэн байна. Энэ ардчлалын үр дүнд Монголын ард түмэн чөлөөтэй шүтэг бишрэг эрхчлөөтэй болж одоо сүрдэгдсэн, орхигдсон одоо соёлын заншлаа сэргээх, дэмэсгэн мэдээ сэргээх, чөлөөтэй шүтэж бишрэг эрхчлөөтэй болсон их баяртай байна. Энэний үр дүнд манай ардчлалын 1990 онд анх байгууллагад өнөөдөр бас 25 жил байгаа их гэж байгаа нь энэ ардчлалын үр дүн гэж бодож байна. Манай энэ бол үнэхээр одоо гайхалтай. Тийм ч учраас тэр үеийн Европын холбоо, Америкийн конгрессийн тогтоолууд дээр бүр дэлхийд сайхан үлгэр жишээд болсон тайван замын хувьсгал гэж бичсэн байдаг байхгүй бүр зориуд. Одоо энүүгээр дэлхийд бид нар үлгэр жишээ болдог юм байна. Монголчуудын энэ тайван замаар ардчил шилжсэн шилжилтийн гол түлхүүр нь бол энэ ардчилсан сонгуул. Сонгуулийн утга учир гэдэг нь бол би хинээр өөрийгөө төлөөлөх үү гэдгийг хинийш хамааралгүйгээр хинийш дарам шахалтгүйгээр чөлөөтэй сонгох энэ сонголт бол одоо жинхэнэ ардчилсан сонгуул амийн сүнсэлд. Тэмчээс 25 жилийн өмнө бол яг энэ 7 сарын 29-нд бол тийм одоо чөлөөт бүх нийтийн сонгуул Монгол улсад болж энүүгээрээ бид нэр ардчилсан дэглэм рүү тайван замаар шилжиж орсон байгаа юм. Төрийн үйл хэргийн шинжилгээг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх ийм одоо эрс хүчтэй орж ирсэн л дээ. Тэгээ энд бол анхны энэ гишүүдийн нэг ер нь бол Монголд төрж ясны энэ одоо байнгын ажиллагаатай парламент байнгын төрийн эрх мэдлийг тийм ээ ард түмний өмнөөс хэрэгжүүлдэг энэ байгууллага бол ард түмэн байнга төрийнхөө эрх мэдлийг одоо гартаа авч хэрэгжүүлдэг байх энэ тогтолцоог анхнаас нь бий болоход баг хурлын үүрэг маш их байсан. Тэгээ энд бол бас оролцож явсандаа би маш баяртай байдаг шүү дээ. Зарим том улс орнууд бол дотроо задарч хэдэн хэсэг болж хуваагдж байна. Хоорондоо байлдаж байна. Монголын онцлогийг яаж ярьж болно? Сайнтай муутай их олон үр дагаврууд бий болсныг хэн ч үгүйсэхгүй. Тэгвэл хамгийн гол нь бүтээсэн нийгмээ устгаагүй. Хоорондоо байлдаж дайдаагүй. Хүнийг үе олноор нь хөнөөж устгаагүй. Тийм учраас өнөөдрийн одоо баяр тэмдэглэж байгаа явдал бол одоо зөв ёсноо бидний бахархал гэж одоо хэлэх бүрэн үндэстэй. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгдээрээ одоо төр засгийн хяналтан доор, хатуу хяналтан доор ажиллаж байсан. Тэгээд хэвлэл мэдээллийг хяндаг тийм байгууллага хүртэл байлаа шүү дээ. Global Elite гэж хэвлэл мэдээллийг хянах газар гэдэг. Тэгэхээр ийм үед бол шинэ сонинууд гарч эхэлсэн. Ардчилсан хөдөлгөөнтэй бол энэ зэрэгцээд тэгээд аавах мэдж байгаа ардчил сонин гарсан, үг сонин гэдэг үндэсний дэвшилгээ. Тэгээд дараа нь бүр одоо аль нэг наам эвсэл хөдөлгөөний харьяалалгүй бие даасан чөлөө төвлөлүүд гарч ирсэн л дээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонгуулийн хууль эрх зүйн орчин болсонгүй Монгол улсын их хурлын сонгуул, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул, аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуул өөрийн бие даасан хуулийн дагуу тус бүр 6 удаа
зохион байгуулагдсан. Монгол улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох эрхийг баталгаажуулж сонгуулийн арчлалын олон жилийн түүх уламжилтаа улс орнуудаа энэ зэрэгцэн алхаж байгаадаа баяртай байна. Тиймээс Монголын анхны арчилсан сонгуулийн 25 жилийн арга хэмжээнд 5 орны 70 зочид төлөөлөгчид оролцож байна. Түүх бол хэсэг хугацааны дараа бол аль нь зөв, аль нь буруу гэдгийг бол ялгаж салах боломж олгож өгд юм а гэдгийг бол харуулж байгаа зүйл. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам үнэхээр 90 оны үйл явдлуудын дотроос нийгмийн амьдралд хамгийн том хүчтэй ирээдүйтэй нөлөө үзүүлсэн нь бол чөлөөт арчилсан сонгуул буюу ард түмэн төрийн эрхийг барихтаа чөлөөтэй оролцсон энэ үйл явдал байжээ гэдгийг өнөөдрийн энэ 25 жилийн түүх харуулж байгаа шүү дээ. Нэгүгээр хэлбэл бид нар ялагдсан байна. Өнөөгийн ойлголтоор бол маш том ялагдаж. Гэхдээ бид нар маш их баярлж ирсэн. Тэгээ магадгүй энэ бол ер нь Монголын түүхэнд тохиосон ялагдсан улсууд нь магадгүй бараг ялснаасаа ч илүү баярлсан тийм сонгуул байсан. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэвэл тэнд тэр хөв намын эрх ашиг, хөв хүний эрх ашиг, хөв улс төрчийн эрх ашиг гэдгээс илүү бид нар нэг юмыг нийт ард түмэн ойлгож ээж. Үнэхээр Монголын ард түмэн бие дагаа сонголтоо хийчлээ. Бие дагаад төр засгаа байгуулж чадлаа шүү дээ. Энэ хэн ялах нь хамаагүй монголчууд яллаа. Монголын ард түмэн яллаа гэсэн ийм их баяр тэр үед төрж исэн юм аа. Тэгэхээр энэнийг хэлэх нь зүйтэй. 7 дугаар сарын 29-ний өдөр улс орон даяар 426 хоригт мажоритар системээр санал хураалт явуулсан. Ингээд сонгуулийн үр дүнгээр 426 депутат сонгогдож, үүний 48.3% нь Монгол Ардын хувьсгалт намаас 15.6%-ийг бусад нам эвслээр сонгогдсон төвхтэй. Мөн улсын баг хурлын 60.3%-ийг Монгол Ардын хувьсгалт нам, 39.6%-ийг шинэ намууд эзэлсэн байдаг. Ардчилсан сонгуульд ардчлалынхан ялагдсан гэсэн хэдий ч тэд дотроо туйлын их баярлаж байснаа энэ өдөр дурсаж байна. Цаашид ардчлалынхаа мөн чанарыг тордож, хайрлаж хамгаалж явах шаардлагатай байгааг хурлын үеэр онцолж байсан юм а.